За бүгдэнд өдрийн мэнд төргийе. За хамтдаа англиаа сайжруулад ном уншингаа хамтдаа англиаа сайжруулъя гэд энэ хүү бичгийг эхлүүлж байна. Тэгээд миний сонгож авсан эхний ном болохоор The Alchemist гэдэг ном байлаа. Тэгээд ерөнхийдөө англиас сурсан болон ер нь зөвлөгөө өгдөг бүхэл хүмүүс бол судалгаанууд харуулдаг. Тэгээд ерөнхийдөө ном унших бол одоо англи сурах бол хамгийн бест арга л гэж үздэг юм лээ. Яг тэгэхээр энэ маань мэдээж хэлээ нөгөө яаж уншихаас их хамаардаг юм санагддаг. Одоо ном уншихдаа зүгээр нэг гүйлгээд унших биш. Айл болох бүх үгнүүдийн хэлээд уншаад чанга хэлэгдсэн маа чиний дуудлага чинь сайж авч байдаг. Дуудлага сайж авсан маа мэдээ спикэн сайж авч байдаг тий. За мөн өгүүлбэрийг аль болох ингээд задлаад бүтцээр ингээд сайшин судлаад дөрмийн судлаад үзэх юм бол бидний writing бас ингээд сайж авч байдаг. За мэдээ чинь дуудаж чадахгүй байвал тэрийг нөө dictionary дээр тавиад сонсголын одоо pronunciation-ийн хэлбэлээ даваа татаад хэлнэ гэдэг маань сонсгоч маа сайж авч байдаг юм. Бусад бүх одоо чадвараа ингээд сайжруулахад айгүй их тусалдаг нь ном унших арга гэж үздэг юм билээ. За тийм учраас энэ хөө бичлэгээр би одоо энэ хөө номыг одоо эхлүүлж байна. Тэгээд орчуулах гэхээс илүүтэйгээр одоо утгыг нь ойлгож унших гэдэг талаас нь айлуулах хэлээ. Ойлгож авъя. За тэгээд би чадхаараа дөрмийг нь бол задлах гэж үзнэ. Энд шинэ өгнүүдийг бол тайлбарлана. Тэгтээ одоо бичлэгийн маа description хэсэг дээр болохоор би яг энэ өнөөдрийн яг энэ танилцуулах одоо орчуулгын хэсэг дээрх эсгээс сурж авсан шинэ өгнүүдтэй бол description хэсэг дээр оруулчихна. Гэхдээ англиас англи руу бол орчуулгатаа оруулчихна гэсэн. Бичлэгэн дээр болохоор айлуулах би англиас монгол руу ингээд өөрийнхөө хэмжээнд тайлбарлах гээд явах юм аа. За тэгээ нөгөө хамгийн эхний бичлэг учраас мэдээж алдаа оноо зөндөө байгаа байх. Тэгэхээр та хэд минь коммент дээр бас аль сэтгэлдээ хэлээд цаашдаа яаж сайжруулах талааснаас хамтраад ажиллаад яваарай гэж хүсье. Тэгээд за агуулгын үед болохоор мэдээж саниал cover-ыг харуулсан. За өнөөдрийн зөвхөн бичлэг дээр хэлсэн forward болон prologue гэдэг хоёрыг нь болохоор ярилцъя. Энэ маань болохоор ингээд өмнөх хөв болон одоо оршил хэсэг шүү дээ тий. За тэгээд дараагийн бичлэгээс үндсэн part 1-р хэсэг 2-р хэсэг тэгээд дараах үг гэд яг үндсээс номныхаа үндсээс рүү ороод явъя гэж бодож байна. За тэгээд хэрвээ амжвал хэдлээ намын сүүлийн хэсэг болох юм одоо ингээд зохиолчийн за тухай мэдээлэл за international acclaim гэж энэ international ингээд олон улсын сэтгэл бус хүмүүс юу ямар сэтгэлдээс юм чинь бус мэдээлэл амжуулж идэл ороод явъя. За ингээд forward буюу өмнөх үг рүү оръё. So when The Alchemist was first published 25 years ago in my native Brazil, no one noticed. За эндээс илүү юг ойлгож болох вэ гэхээр when гэдэг энэ бол одоо холбоос ороод ирж байна гэсэн. Үндсэндээ хоёр өгүүлбэрийн хооронд нь холбоотой тийм. За when-ийг хэлээ байхгүй гэж бодож үзье. Тэгвэл no one noticed гэдэг өгүүлбэр нэг өгүүлбэр тийм үү. No one гэж хинч үгүйс чинь хинч тэгээгүй. Өнгөрсөн цаг дээр тэгээгүй гэж орж ирж байна. No one noticed хинч анзаараагүй. The Alchemist was first published. 25 жилийн өмнө алхимичиг бол хэвлсэн. Тэгэхээр ингээд in my native Brazil гэдэг юм ингээд унган хот болох Brazil гэж юм. Тэгэхээр ингээд зохиолч маань бол Paulo гэдэг зохиолч нь өөрөө Brazil хүн байх юм дээ. Унган хот болох Brazil 25 жилийн өмнө алхимичиг хэвлэх үед when гэдэг үед хэвлэхэд болон үед айл аль орчуулж болох ба. Хэвлэх үед одоо хинч одоо анзааргүй маа. За цааш явлаа. A bookseller. За номын худалдаач энэ тэрэ үгээ хэдлээ мэдгүй байж болно гэхдээ айлх үеэр нь таслаад задлаад үзээрэй. Бүкийг бол бүгд л мэдчих. Ном гэдэг үг, сэл, зарах гэдэг үг бүгд мэднэ. ER ороод ирэхээр ER гэдэг ороод ирэхээр ихэнхдээ тэр үгийг хийж байгаа хүн нь болоод ирдэг. Тэгэхээр bookseller гэхээр номын худалдаач энэ. A bookseller нэгэн номын худалдаачин. За in the northeast corner of the country гэнэ. Тэгэхээр ингээд in the northeast гэдэг үг орж иж байна. North гэдэг үг бид нар мэдээж хойд гэдэг үг тийм. Тэгвэл the northeast гэдэг ороод ирэнгүүт энэ маань superlative буюу гэдэг comparative superlative adjectives гэж байдаг нь харьцуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр northeast гэдэг ороод ирэхээр хамгийн хойд гэдэг утгаар орж иж байгаа гэсэн үг. Тэгэхээр хотын хамгийн хойд хязгаарын нэгэн худалдаачин corner гэдгийг хязгаар болон ер нь болно гэж байгаа. Тэгэхээр хамгийн хойд захын ч зөвшөөрөл болох. Хотын хамгийн хойд захын нэгэн худалдаачин told me that. За надад хэлсэн юу хэлсэн? One person purchased a copy the first week of its release. За тэгэхээр ингээд юу гэж хэлсэн бэ гэхээр нэг хүн одоо is release гэж release гэдэг нь ингээд тухайн номыг одоо хэвлэлтэнд гаргаснаас хойш гэсэн утгатай сулсан гэсэн үг шүү дээ. Сулсан эхний 7 хоногт 1 7 хоног болоход нэг хүн нэг хувийг л авсан, худалдаж авсан purchase гэж байна. За person purchase-ийг дуудан тайлд анзаараарай. You are about R-ийн өмнөх их шиг ихэвчлэн өөөр дуудагдаад байгаа. Person гэж уншихгүй.
purchase гэж уншихгүй purchase гэж уншиж тэрийг анзаараа. За тэгэхээр ингээд бүтэн 7 хоног болж явахад нэг л хувийг зарагдсан байх гэдэг тийм. За цаашаа. It took another 6 months for the bookseller to unload a second copy гэнэ. За тэгэхээр хоёр дахь хувийг нь за энэ дээр хэлээ unload гэдэг үг мэдэхгүй байж болно тийм. Өгүүлбэрээс тааж идлээ болно гэсэн. За хоёр дахь хувийг нь яахад 6 сар зарцуулсан байх гэдэг. Тэгэхээр зарах болох гэдэг тийм. Unload гэдэг нь энгийн үед бол энэ маань ачаа бараа буулгах одоо load хийгээд шүү дээ. Ачаалсан. Ачаа ачих load буулгах unload гэж ярьдаг. А яг энэ өгүүлбэрийн контекст дээр болохоор unload гэдэг нь болохоор санхүүгийн үед бол ингээд яг одоо юу гэдэг poor quality чанар муутай болон одоо урт хугацаанд энэ одоо value нь үнцэн багассан бүтээгдэхүүн зарахыг ингээд unload гэж ярьж болдог. Тэгэхээр хэлээ хоёр дахь хувийг ингээд зарахад 6 сар зарцуулагдсан байх гэдэг гэсэн. За dash авж байгаа. За dash-ийг дараа нь тайлбарлая. And that was to the same person. За тэгсэн чинь тэр нь болохоор ижил хүн байсан. Same person нэг хүн байсан. Хүү гэд хүүгээр хэлээ ингээд same person татгаад өгч байгаа гэсэн. Ямар хүн юм? Both the first гэнэ. Тэгэхээр ингээд эхний тэр нэг хувийг авсан хүн маань давтаад хоёр дахь авж байгаа гэдэг утгаар орж иж байгаа. Энэ dash аваад тэр чинь юм очтой. Өөрөөр хэлбэл энэ dash авахгаар зүгээр хэлээ тасал авч болно шүү дээ. Fanboys гэдэг нь fanboys and хэрвээ хоёр өгүүлбэрийг холбоод дийлэн өгүүлбэр үүсгэж байлаа. Энд өмнө тасал аваад шууд явж болдог гэсэн үг. Тэгэхгүйгээр энд болохоор dash авч орж ирсэн маань dash нь илүү одоо гол өгүүлбэр нь бол хоёр дахь хувийг зарахад 6 сар зарцуулсан гэдэг өгүүлбэр байна. Дараагийн нэмэлт мэдээлэл нь болохоор тэр хүн чинь өөрөө эхний худалдаа авалт хийсэн хоёр дахь эхний худалдаа авалт хийсэн дахиад авч байгаа шүү гэдэг бүр ингээд хайлайт хийж оруулж ирж байгаа учраас dash-аар авч байгаа. Илүү академик төвшөнд бол dash-д айгүй их орж ирд юм лээ. За цаашаа and who knows. За хэн мэдэх юм бэ? How long it took to sell the third гэнэ. За 3 дахьыг зарахад хэр хугацаа зарцуулсан хэн мэдэх юм бэ? Тэр TH нийлэмжийг хэлээд дуусахтаа the гэж дуудаад байгаа гэсэн. Third биш те. За мөн R-ийн өмнө их шиг байгаа учраас over дуудагдаад байна. Third. За тэгэхээр 3 дахьыг зарахад хэрэг хугацаа зарсан хэн мэдэх юм бэ? By the end of the year, за жилийн эцэс болоход яасан юм? It was clear to everyone. За бүх хүнд тодорхой байсан. Юу тодорхой байсан? That the alchemist wasn't working. За ерөнхийдөө хударсан. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийдөө алхимч бол ингээд амжилтанд хүрээгүй шүү. Ер нь бол ингээд амжилтгүй байсан. Wasn't working. Ажиллахгүй гэсэн үг шүү дээ. Алхимч бол ингээд амжилттай бол байгаагүй гэдэг бол бүх хүн тодорхой болж исэн. За my original publisher гэж байна. За original publisher гэдэг нь ерөнхийдөө яг анх одоо ингээд гэрээ байгуулсан тэр хэвлэлийн компани гэж орчуулж болох баг. За тэгэхээр анх ингээд яасан хэвлэлийн компани болохоор decided to cut me loose гэх юмтай cut огтлох гэсэн үг шүү дээ. Cut loose гэх юм гэдэг. Одоо энэтэй хамтарч ажиллахаа болно л гэсэн үг. За хэвлэлийн компани бол ингээд хамтарч ажиллахаа болсон and cancelled our contract ойлгомжтой тийм. Гэрээг бол цуцалцаа. They wiped their hands of the project and let me take the book with me гэнэ. За wipe their hands гэдэг нь болохоор phrase verb орж ирж идэм гэж орж ирж ярьсан. Үүнтэй гараа татсан. Өөрөөр хэлэх юм бол ингээд тэр project буюу төсөлтөд бол хамтарч ажиллахаа болж байгаа. And let me take the book with me гэх юмтэй. Номыг бол надад үлдээсэн. Өөрөөр хэлэх юм бол хэвлэлийн газраас бол гэрээгээ цуцалсан. Гэтэ номоо бол аваад үлдэж байгаа. За I was 41 and desperate гэж орж ирж байна. За 41-тэй байсан тухайд 41-тэй байсан and desperate. Desperate гэдэг үг нь болохоор одоо юу гэдэг ер нь бол ингээд итгэл найдвар байхгүй. Ер нь hope гэдэг юм. Найдвар гэдэг юм бол найдваргүй болж ирж байгаа шүү дээ. Номон огт зарагдахаа болоод ингээд хэвлэлийн компани хардж байна тийм. Найдваргүй байгаа хэдий ч одоо энэ нөхцөл байдлыг илүү сайжруулах буюу одоо эрсдэл үүрэхэд бэлэн тэр байдлыг нь desperate гэж тайлбарлаад байгаа гэсэн. За ийм байсан. Brian never lost faith in the book. За тэгэхээр би хэзээч одоо энэ номоо гэсэн одоо итгэл үнэмшлээ бол алдаагүй. Lost бол never lost хэзээч алдаагүй or ever wavered in my vision нэ. За vision гэдэг үг болохоор хэлээ. Виг дутагтай хэлээ. Видео гэдэг юм vision гэдэг. V гэж уншиж. Vision. Тэгэхээр ингэдэ ever waver гэдэг үг нь болохоор wave гэдэг юм дээ шүү дээ. Одоо ингэ гар даллахтай энэ wave гэдэг. Waver гэдэг юм гэдэг зүгээр төсөөллөөр ингээд сарних гэдэг утгаар гэдэг ойлгож болно. Би бол тийг зээлжсэн. Тэгэхээр my vision гэдэг маань миний алсын хараа тий алсын хараагаа хэзээ би умартаагүй. Waver гэдэг нь түр хугацаанд ч ингээд сарнихгүй
умартахыг ингээд хэлдэг гэсэн үг. Тэгэхээр in my ever wavered in my wish гэхээр алсын арга хизээч би ингээд умартаагүй. Намаа гэсэн эцэд мэтлээд хизээч алдаагүй маа. Яагаад? Why? Because it was me in there, all of me, heart and soul. Учир нь би л тэнд байсан шүү дээ. Би л байсан те. All of me би байсан, heart and soul, зүрх, миний дотоод сэтгэл бүх зүйл тэнд байсан учраас би энэ итгэл мэтлээ алдаагүй маа. I was living my own metaphor гэж тэ. Тэгэхээр metaphor гэдэг одоо зөвлөл одоо юу гэж ярьж байгаа юм ерөнхийдөө ертөнц гэж ойлгож болох байх. Ерөнхийдөө I was living гээ ирээдүйд өнгөрсөнд болж байсан тэ. Тухайн үед бол би ингээд өөрөөх ингээд ертөнцөөр л амьдарч ирсэн юм аа. A man за ямар залуу a man sets out on a journey гэнэ. Set out гэдэг phrase борж ирнэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн activity-г эхлүүлэхэд set out гэдэг орж ирдэг. Тэгэхээр on a journey. Journey гэдэг чинь урт хугацааны аяллыг journey гэдэг чинь trip гэдэг богино хугацааны те. Journey гэдэг чинь урт хугацаанд. Тэгэхээр урт хугацааны энэ аяллаа эхлүүлж байгаа нэгэн залуу байна те. A man sets out on a journey dreaming of a beautiful or magical place гэнэ. За тэгэхээр dream гэдэг бол хэлэх юм хамгийн сайн мэдэн зүүд гэдэг үг мэдэх бах те. Зүүд, мөрөөдөл. За үйл үгээр бол dream үйл үгээр шууд мөрөөдөх гэдэг утгаар орж ирж байгаа гэсэн үг. Тэнгүүт энэ дээр араас нь ing аваад ороод ирэхээр ингээд verb ing буюу present participle гэдэг phrase орж ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэмэлт мэдээлэл оруулж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр юуг мөрөөдөж байгаа юм гэхээр magical place, ер бусын болон тийм үзэсгэлэнтэй газрыг мөрөөдөж байгаа. Мөрөөдөөд энэ аяллыг эхлүүлж байгаа юм залуу. За ямар яаж байгаа юм гэхээр in pursuit. Pursuit гэдэг нь ямар нэг хөөцөлдөх одоо хөөцөлдөх гэж орчуулж байгаа байх та. In pursuit of some unknown treasure гэнэ. Unknown танигдаагүй treasure гэдэг нь харахад үнэт зүйлийг хэлдэг. Тэгэхээр танигдаагүй тэр нэг үнэт зүйлийг хөөж хайж явж байгаа юм гайхалтай юм. Ер бусын үзэсгэлэнтэй газрыг мөрөөдөж байгаа юм. Аяллаа эхлүүлж байгаа нэг залуу гэсэн үг. За at the end of his journey гэдэг. За аяллахаа эцэст ингэдэ энэ урт хугацааны аяллахаа эцэст the man одоо энэ дэр артикл ялгааг орж ирж байна. Эхлээд a man гэж одоо the man орж байна. Ягдгүйл ягд дээ гэхэлэр өмнө хэдлээ энэ залуу яг юу хийж байгаа гэдгийг яах гад гэдгийг тайлбарласан учраас одоо дээ гэж байна. Тухайн залуу гэж орж байна. The man realized the treasure was with him the entire life. За тэгэхээр ингэдэ тэр залуу юу ойлгосон юм бэ гэхээр тэр хайгаад исэн тэр өмнөд зүйл буюу treasure гэдэг юм нь болохоор бүхэл цаг хугацаанд түүнтэй хамт байсан юм аа. Гэдгийг бол ойлгодог. Аяллахаа эцсийн дүндээ бол ойлгодог байна шүү дээ. I was following my personal legend гэнэ. Personal legend гэдэг нь одоо юу гэдэг хувийн домог яг махчлал шууд гэж орчуулах баг. Ерөнхийдөө тухайн хүний одоо хувийн одоо зориг тэрний хүсэл эрмэлзлийг л яриад байгаа гэсэн. Тэгэхээр би бол ингээд хүсэл эрмэлзлээ бол дагаж ирсэн. And my pressure одоо the fame voice and charge чинь хоёр үгэл холбож штэ тэ. And my treasure was my capacity to write гэнэ. Тэгэхээр миний тэр үнэт зүйл маань болохоор хайгац үнэт зүйл маань миний бичих ур чадвар байсан юм аа. And I wanted to share this treasure with the world. Тэгээд би ерөнхийдөө энэ хүү одоо үнэт зүйлээ болохоор дэлхийд ертөнцид одоо олон хүмүүстэй ингэж хуваалцахыг бол хүссэн юм аа гэж орж ирж байна. За as I wrote in the Alchemist, as I энэ амар их орж ирдэг. Одоо mail дээр шиг одоо as discussed on the phone гэдэг юм уу те. As I mentioned earlier гэх юм те. Усаар ярьсанчлан за өмнө дурдсны дагууч гэдэг юм. Ийм үед as-ийг өгүүлбэр орж ирээд байгаа. As I wrote in the Alchemist гэж юм. За энэ миний алхимичтэр миний бичсэнчлэн гэж харж ойлгох юм байна. Алхимичтэр миний бичсэнчлэн when you want something түрүүний нөгөө when гэдэг албаас хоёр үг балбахад энэ when you want something за чи ямар нэгэн зүйлийг хүсэхэд the whole universe conspires to help you. За эндээс сурах шинэ үг нь болохоор conspire. Энэ нь болохоор ерөнхийдөө хуйлдах гэж ойлгож болно. Ерөнхийдөө нөгөө хүсэл байвал арга нь байдаг гэдэгтэй ерөнхийдөө төстэй гэсэн. Чи ямар нэгэн зүйлийг хүсэх үед бүхэл бүтэн дэлхийн ертөнц одоо чамд туслах гад ингэж хуйлд юм аа гэсэн санааг оруулж ирж байна. За I started knocking on the doors of other publishers гэнэ. Тэгэхээр ингээд өөр хэвлэлийн компаниудын хаалгыг бол тогшиж эхэлсэн. За нэг нь хаалга нээсэн and the publisher on the other side. За өөр талын нэг хэвлэлийн компани бол believed in me and my book. За өөр нэг хэвлэлийн газар бол надад болон миний номонд бол итгэсэн юм аа. Believe дангаараа бараг л явдггүй. Энэ гэдэг
prepositional ард нь явж идэг гэсэн. Believe in гэдэг бол цуглал явж идэг шүү дээ. Тэгэхээр бол надад бол миний номонд итгэсэн and agreed to give the alchemist a second chance гэнэ. Тэгэхээр алхимчид ингэдэ хоёр дахь боломжийг одоо өгөхөд бол одоо санал нийлсэ. Slowly through word of mouth. За тэгэхээр through word of mouth гэдэг нь юу вэ? Ам дамжаад гэсэн үг. Амаас ам л дамжина. Цуугаараа гэх юм уу? Амаас ам дамжина. Удаанаар ам дамжаад энэ эцэст нь it finally started to sell. За эцэст нь ингээд зарагдчиход эхэлсэн. За хоёр даашийн оронд мэдээлэл орж ирэх гэдэг. 3000, then 6000 and 10,000. За ингээд 3000, 6000, 10,000 гэх мэт ингээд book by book номоор ингээд gradually throughout the year. Бүтэн жилийн турш бол ингээд удаанаар ингээд зарагдсан. За 8 months later, за 8 сарын дараа in American visiting Brazil гэнэ. Ингээд Бразил зочилж исэн нэгэн Америк хүн picked up. За мэдээж авахыг хэлж байгаа. Picked up a copy of The Alchemist in a local bookstore. Тэгэхээр ингээд орон нутгийн нэг номын дэлгүүрээс бол орон нутгийн номын дэлгүүрээс алхимчийн яваад нэг хүийг бол авсан байт юм аа. За тэгээ he wanted to translate the book and helped me find a publisher in the United States. За тэгэхээр тэр юу хүссэн бэ гэхээр номыг орчуулахыг хүссэн. Нэг нь хоёр дахь нь helped me за туслана юу find a publisher in the United States. Америкт хэвлэлийн газар олоход надад туслана. Ийм хүссэн байна шүү дээ. Англиар орчуулчих хэвлэлийн газар ч олоод гэсэн байх гэдэг тийм. За Harper Collins гэнэ. За энэ нь юу байсан бэ гэхээр Америкийн нэг алдартай хэвлэлийн компани гэж болсон. Harper Collins agreed to bring it to an American audience. За audience гэдэг нь 뭐вэ? Тухайн одоо ном унших сонирхолтой хүмүүсийг хэлж байгаа шүү дээ. Тэгээд нэг энэ бол тэгж ойлгож болно. Тэгэхээр Америкт одоо ингээд уншигчдад одоо энэ авчрахад бол ингээд тухайн хэвлэлийн компани зөвшөөрсөн. За дахиад нөгөө нэмэлт мэдээлэл ороод ирж байна. Word buying ороод ирж байна. Publishing it with great fanfare. Fanfare гэдэг нь болохоор одоо юуг оруулж ирж байгаа. Анхаарал татахуйц байдлаар гэж оруулж болно. Тэгэхээр ингээд great fanfare гэх юм гэдэг анхаарал татахуйц хэвлээд ингээд Америкийн уншигчдад бол авчрахыг зөвшөөрсөн. Тэгээд энэ ард нь юу орж ирж байгаа те тодорхойлох хоёр зүг орж ирэнгүүтээ fanfare гэдэг тодтогод өгч байгаа гэсэн. Ads in the New York Times and influential news magazines, radio and television interviews гэх мэт телевизийн ярилцлагууд, радио болон сэтгүүлүүд те New York Times гэдгийг сэтгүүлдэх ads дээр. Ads гэдэг нь болохоор advertisements гэдэг нь abbreviation юу? Товчлол гэсэн үг те. За тэгнээс сурталчилгаан дээр бол ингээд нийтлэлээр оруулж ирсэн байна. But it still took some time to sell гэнэ. Гэсэдийч зархад бол ингээд цаг хугацаа шаардсан хэвээр л байгаа. Slowly finding its audience in the United States by word of mouth. За тэгэхээр нэг амаас ам дамжаал Америкт ингээд уншигчтай болоход бол ингээд удаа цаг хугацаа шаардаад ирсэн. Just as it in Brazil гэнэ. Just as гэдэг бол бас яг орж ирдэг холбоос энэ болохоор хоёр юм ингээд харьцуулж байгаа гэх юм уу. Өмнө нь яг тэгсэн шиг гэж орж ирж just as-ийг орж ирж байгаа. Тэгэхээр ингээд Бразилд яг тэгсэн шиг л ингээд цаг хугацаа шаардаад ам дамжаал байж исэн гэсэн. And then one day за тэгсэн нэг өдөр юу болсон? Bill Clinton. За Bill Clinton болохоор Америкийн хэдүүдээг ерөнхийлөгчд ярьж Америкийн ерөнхийлөгч was photographed. За энэ дээр бол passive tense орж ирж байгаа гэж анзааръя. Bill Clinton was photographed гэж орж ирж байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг лээ? Bill Clinton бол зураг дараагүй шүү. Bill Clinton-ы зургийг дарсан буюу одоо үйлэнд өртөж байгаа нь илүү чухал байгаа гэсэн үг. Ийм тохиолдол ерөнхийдөө was гэдэг орж ирээд passive буюу одоо идэвхтэй цагаар шийдвэрлэж байгаа шүү. За Bill Clinton was photographed. За Bill Clinton-ы зургийг дарсан. Хэн дарсан нь ерөөсөж чухал биш. Хэн зурганд өртсөн чухал гэсэн санаа. Bill Clinton-ы зургийг дарсан. Leaving the White House гэнэ. White House гэдэг нь болохоор Америк одоо ерөнхийлөгчийн ордон хэлт юм шиг үлээ. Гэрийн гэх юм уу? Гэрээс ингэж гарч исэн. Leave гэдэг үг хэлээ бас нэг зөндөө харж исэн бол нөгөө. Одоо I'm leaving гэдэг шүү дээ. Би явлаа гэд хаашаа явж байгаа тодорхойгүй. Хэрвээ хаашаа явж байгаад би go гэж явж шүү дээ. I'm gonna go to my job гэдэг юм те. Ажил руу явлаа гэж явж байна. Хаашаа явах нь тодорхойгүй тохиолдол хэллээ. Leave-ийг хэрэгж болж байгаа гэсэн үг. За тэгэхээр leaving the White House гэхээр гэрээсээ ингэж гарч яхад нь зургийг тарцсан. With the copy гэнэ. За тэгээ алхимчиг барьсан ямарчсан. Гэрээс ингэ гарч хахад нь ингээд ерөнхийлөгчийн зургийг бол дарсан юм байна. Then Madonna гэж байна. Madonna raved about the book
гэдэг Vanity Fair нэ. За энэ дээр хэлээ rave гэдэг үг мэдэхгүй байж болно. Би ч гэсэн үг мэдэхгүй байгаа тийм. Гэхдээ Vanity Fair гэхээр энэ болохоор өдөр тутмын сэтгүүл хаа. Америкийн сэтгүүл. Энэ номны тухай бол ингээд Madonna rave хийсэн байна. Rave гэхээр сэвцэл юм шиг байна. Нэлээд ярьсан, магтсан юм шиг байна тийм. And people from different walks of life. За walks of life гэдэг нь phrase энэ нь болохоор ингээд янз бүрийн төвшний хүмүүс гэсэн үг. Бүхэл төвш өөр төрлийн хүмүүс ингээд. За хоёр даашийн оронд орж иж байна. From Rush Limbaugh and Will Smith to college students and soccer moms гэнэ. За тэгэхээр Rush Limbaugh, Will Smith гэх алдартай байгаа тийм. Тэгэхээр энэ different walks of life ямар хүмүүсийн гэхээр ийм алдартай хүмүүсээс их сургуулийн оюутнууд болон soccer mom хүртэл. Өөрөөр хэлбэл soccer mom гэдэг нь хүүхдээ одоо сургууль хооронд ч юм уу ямар нэг клуб гэдэг activity одоо спортын оронд зөөж идэг юм хүүхдээ хардаг ээжүүдийг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм ээжүүд хүртэл алдартнуудаас ийм ээжүүд хүртэл ерөнхийдөө өөр suddenly talking about it. Suddenly гэдэг нь ерөнхийдөө үйл үгийг татгаж байгаа adverb орж ин тэ. За ерөнхийдөө энэ алхимчийн тухайд ярьж ирсэн. Гэнт ярьж эхэлсэн. Ерөнхийдөө were suddenly talking about it. За the alchemist became a spontaneous and organic phenomenon. За phenomenon гэдэг нь болохоор existence ингэж дээ оршиж байгаа зүйл юу гэх юм үзэгдэл гэх юм уу. Тэгэхээр alchemist бол ийм spontaneous гэдэг нь болохоор ямар ч тийм санаатай биш гэх юм уу, санамсаргүй байдлаар гэх юм уу. Ингээд ийм цаанаас л өөрөө ингээд ийм phenomenon бий болоод ийм амьдралтанд хүрсэн. Ийм зүйл болоод болцсон гэсэн became болцсон. The organic цаанаас л ийм болцсон. The book hit the New York Times bestseller list. За тэгэхээр энэ алхимч гэдэг ном маань болохоор New York Times-ийг бол bestseller list буюу одоо хамгийн өндөр худалдаа авалттай жагсаалтыг бол тэргүүлсэн, хит хийсэн. An important milestone for any author нэ. Any author гэдэг бусад ингээд ямар ч зохиолчдод ингээд чухал юм үйл явдал milestone буюу одоо impresses event юу гэдэг одоо чухал үйл явдал болж ирсэн гэсэн. And stay there for more than 300 weeks гэнэ. More than тэр гаруй тэрнээс илүү гэж орчуулсан. Тэгэхээр 300 weeks гэдэг тэгэхээр 300 гаруй week тий 300 гаруй 7 хоногийн турш энэ одоо bestseller листэ тэргүүлсэн байх гэдэг. Юу гэсэн үг вэ? 307 хоног гэдэг чинь одоо жилдээ 52 37 хоног гэдэг чинь баг 5 6 жил одоо ингээд bestseller листийг бол ингээд тэргүүлсэн юм байх нь шүү дээ. It has since been translated into. За бас passive ороод ирж байна тий. It has since been translated гэдэг. Has translated гэвэл been translated ороод ирэнгүүт үүнийг бол орчуулсан. Хэн орчуулсан сонирн биш. Орчуулагдсан чухал байгаа гэсэн. It has since been translated into more than 80 different languages. Тэгэхээр 80 гаруй өөр хэл дээр орчуулагдсан. Үүнээс хойш. The most translated book гэнэ. Нөгөө л superlative гэж орж ирж байна. Хамгийн их орчуулагдсан. За тэгээд is widely considered one of the 10 best books of the 20th century гэнэ. Тэгэхээр 20 дугаар зууны хамгийн сайн борлуулалтын 10 номны нэгээр бол widely considered тооцогддог. Маш өргүүрэнд тооцогддог. Зүй ёсоор тооцогддог гэсэн. People continue to ask me. За хүмүүс ингээ асуусаар байдаг. If I knew. За if гэдэг эсэх тэгж байгаа эсхийг ингээд асуух if гэж орж ирж байгаа гэсэн. People continue to ask me. За хүмүүс if I knew the alchemist would be such a huge success. Such гэдэг нь ийм гэдэг утгаар орж ирж байгаа. Тэгэхээр хүмүүс юуг асууад идэм гэхээр алхимчийг ингээд ийм одоо амжилттай huge success ийм амжилттай болно гэдгийг мэдэж байсан уу гэж асуусаар байдаг. The answer is no. За хариулт бол үгүй. I had no idea. Had гэдэг нь have-ийн өнгөрсөн цаг шүү дээ. Надаа ямар ч тийм бодлол байгаагүй. How could I? Би яаж чадах юм бэ те? How could I? Би яаж чадсан? When I sat down to write The Alchemist. За нөгөө холбоос нэхэд ороод чинь те. За би алхимчиг бичихгээс суух үедээ all I knew is за миний мэдчихсэн бүх юм гэвэл that I wanted to write about my soul. Тэгэхээр миний мэдчихсэн бүх зүйл бол би зүгээр л өөрийнхөө дотоод сэтгэлийг бичихийг хүссэн. I want to write about my quest to find my treasure. За quest гэдэг нь болохоор одоо эрэл гэх юм уу? Эрэл гэж ойлгох зүг баха. I want to write about. Юу гэдэг ингээд амар чаленжтэй олоход хэцүү тийм зүйлээ араас хөөсөлтгийг quest гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тэр my treasure буюу одоо үнэт зүйлээ олох гээд ингээд эрэллийнхаа тухай л ингээд бичгийг би хүссэн. I want to follow the omens. Omens гэдэг нь болохоор
юу гэж ойлгох вэ гэхээр одоо дохио гэж ойлгож байна. Одоо ирээдүйд нэг тийм болондоо гэсэн тийм дохио сэжүүрч яриа болох байх. Дохио I want to follow the omens because за би дохиогоо дагахыг хүссэн. Учир нь because I knew even then that omens are the language of God. Учир нь omens гэдэг нь дохио гэдэг нь өөрөө бурхны хэл юм аа. Бурхан нэг юм хэлээд байна. Тэ энийг л би дагахыг хүссэн гэсэн. Though the Alchemist is now celebrating its 25th anniversary гэнэ. Anniversary гэдэг нь болохоор ямар нэгэн жилийн ойг хэлдэг. Anniversary 25th гэхээр ингээ 25 жилийн ойгоо тэлбэрлэж тэмдэглэж байгаа хэдий ч гэж юм те. Though гэд үүсгэд ороод ирдэг. Even though үүсгэж байгаа. За 25 дахь жилийн ойг тэмдэглэж байгаа хэдий ч is no relic of the past. Past. Relic гэдэг маань ямар утгатай орж ирд юм бэ гэхээр нөгөө existence ингээд relic гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл ингээд өнгөрсөнд ингээд би болцсон одоо ингээд бүр outdated болцсон гэдэг юм хуучирсан юм нэг сонирн биш байхаа болцсон юм болохоор relic гэж яриад байдаг. Тэгэхээр it's no relic of the past гэх энэ хуучраагаа үргэлж ингээд шинээрээ байгаа. Алхимичуд ингээд алдартай ивэрээ байгаа шүү гэсэн санааг олж ирж байгаа. 25 жил болцсон эдийн ш алдартай ивэрээ байгаа. The book is still very much alive. За тэгэхээр саний хэлчихэ тэ. Ном нь ингээд үнэхээр одоо амьд хэвээрээ байгаа. Like my heart and like my soul. За яг миний зүрх, миний дотоод сэтгэл шиг it continues to live every day. Энэ өдөр бүр ингээд амьдарч байгаа. Because my heart and soul are in it. Тэгэхээр миний учир нь миний одоо зүрх, дотоод сэтгэл үүн дотор байгаад байгаа учраас энэ өдөр бол ингээд амьдарсаар л байгаа. And my heart and soul is your heart and soul нэ. Тэгээд миний зүрх сэтгэл бол одоо чиний, таны одоо зүрх сэтгэл юм аа. I'm Santiago, the shepherd boy in search of my treasure гэнэ. За би бол ингээд Santiago буюу одоо энэ үнэт зүйлээ хайж байгаа юм одоо хончин хөвгүн boy, хончин хөвгүн. Just as you are Santiago, the shepherd boy in search of your own. Яг чам шиг тий би бол одоо ном уншиж би бас Santiago байх нь шүү дээ. Өөрийнхөө ингээд үнэт зүйлээ хайгаа явж байгаа юм гэж л төсөөлж намайг унших хэрэгтэй юм байна л да. The story of one person is the story of everyone. За ингэдэ нэг хүний түүх бол бүх хүний түүх юм аа. And one man's quest is the quest of all humanity. За тэгэхээр нэг залуугийн тэр эрэл бол одоо humanity буюу одоо бүх одоо хүн төрлөختний одоо бас эрэл байдаг гэсэн үг. Which is за холбоос яваалгаш энэ нэлээд урт өгүүлбэр. Which is why I believe the alchemist continues all these years later. За энэ ягаад ингэж алхимч одоо ийм олон жилийн дараа ч ингэж одоо алдартай байгаад байгаа гэдэг шалтгаан бол энэ юм аа. To resonate with people from different cultures all around the world. За resonate гэдгийг одоо яаж хэрчүүлэх юм бол people from different cultures all around the world. Тавчин. За тэгэхээр ингээд дэлхийн болон бүрт байгаа энэ өөр юм соёлоос гаралтай юм одоо хүмүүсийг одоо ингэж хүмүүс хүрхэл юм шиг байна тийм хүмүүст ингээд хүрчээж resonate хийж байгаа юм шиг байна. Touching them emotionally and spiritually equally хэрэгтэй сэтгэл зүйн болон одоо сэтгэл хөдлөл болоод одоо энэ сүнслэг байдал одоо дотоод сэтгэлд ингээд хүрж ингэж байгаа учраас ийм олон жил ингээд байгаа л гэсэн санаа юм байна. Without prejudice гэж унших болоо. Prejudice гэдэг чинь одоо юм гэдэг сөрөг одоо тийм юугүйгээр гэх юм уу? Одоо сөрөг сэтгэлгүйгээр сөрөг мэдрэмж төрүүлэхгүйгээр гэх юм уу? Ингээд олон жил явж байгаа л гэсэн үг юм байна. За I read the alchemist regularly. За өдөр бүр бол алхимчиг бол уншдаг аа. And every time I do гэдэг нь уншихаа хэлээд байгаа гэсэн. Every time гэх болгонд ингэх болгонд гэсэн үг. Тэгэхээр and every time I do гэхээр би ингээ өдөр болгон унших болгонд I experience the same sensations I felt when I wrote it. Тэгэхээр experience гэдэг үг маань өөрөө бидний мэдлэгийн туршлага гэдэг үгээр ордог. Гэхдээ иймэрхүү тохиолдолд энэ болох мэдэрдэг гэдэг утгаар орно. Тэгэхээр унших болгондоо би юг мэдэрдэг. The same sensation буюу мэдрэмж, ижил яг мэдрэмж I felt үүнийг бичиж явахдаа мэдэрсэн тэр ижил мэдрэмжээ би яг мэдэрд юм аа. And here's what I feel. За тэгэхээр миний би юг мэдрээд байгаа юм бэ гэхээр I feel happiness. Аз жаргалыг мэдэрч байгаа because it is all of me and all of you
simultaneously. Simultaneously гэдэг чинь яг нэгэн цаг доор ижил хугацаанд гэж орж болох бах. Тэгэхээр ингээд би ингээд учир нь чи бид хоёр байгаа те яг нэг цаг хугацаанд амьсаа бид нар ингээд байгаа учраас би аз жаргалыг мэдэрдэг юм. I feel happiness too. Би мөн аз жаргалыг мэдэрдэг because I know I can never be alone. Because би эзэж ганцаараа биш гэдгийг мэддэг учраас би аз жаргалыг мэдэрдэг. Wherever I go, wherever гэдэг нь одоо where гэдэг бид мэдэн ш. Where гэдэг ч одоо хаана гэсэн үг шүү дээ. Wherever гэх нь хаан ч хамаагүй, хаан ч явсан гэсэн. Wherever I go. Миний явж байгаа бүхэл газар хаан ч явсан л гэж очилбол ярихгүй юм болов. Хаан ч явсан people understand me. Хүмүүс намайг ойлгох юм аа. People understand my soul. Миний дотоод сэтгэлийг ойлгох юм. This continues to give me hope. Энэ л надад ингээд итгэл өдрийг өгдөг. When I read about clashes around the world. Clash гэдэг нь ямар нэг одоо зөрчилтөө маргаан юу гэдэг нь аргив гэлээд байгаа гэсэн. Тэгэхээр ингээд дэлхийн эргэн тойрондох энэ одоо зөрчилтөөнийг унших үед за тэрийг нөгөө дайш авчиж байгаа. Ямар зөрчилтөө юм гэхээр political clashes улс төрийн зөрчилтөө маргаан, economic clashes эдийн засгийн маргаан, culture clash соёлын маргаан зөрчилтөө гэх мэт энийг унших үед I'm reminded надад сануулдаг. Надаа юу сануулдаг юм гэхээр that it is within our power to build the bridge to be crossed гэх нэг хөндлөн гарах гүүрийг барих бидний одоо эрх мэдэл дотор л нэг байгаа гэдгийг сануулдаг гэсэн. Even if my neighbor doesn't understand my religion одоо нэгэд сайн задлах гэдэг юм. Even if үгүйсгэж байгаа тэгсэн хэдий ч my neighbor doesn't understand my religion or understand my politics. За even though миний одоо хөрш те миний шашныг ойлгодоггүй. Миний одоо улс төрийг гэсэн ойлголтыг ойлгодоггүй хэдий ч he can understand my story. Ийм хэдий ч миний түүхийг ойлгож болно. If he can understand my story. Хэрвээ тэр миний түүхийг ойлгочих юм бол then he is never too far from me. Хэрвээ миний түүхийг ойлгочих юм бол тэр хизээш ингээ надаас тийм ч хол байж чадахгүй. Хол байхгүй л гэсэн. It is always within my power to build a bridge. Энэ бол тэрхээсээ тэр гүрийг барих бидний одоо эрх мэдэл энэ нэрч хүч дотор л байгаа. There is always a chance for reconciliation. Тэгэхээр ингээд reconciliation гэдэг үг болох юм гэдэг нэр үгээр орж ирж байна. Ингээд эвлэрэл эв найрамдал гэх юм уу? Одоо түр хугацаанд маргаад буцаад нийлхийг reconciliation гэж хэлээд байгаа. Тэгэхээр there's always a chance for reconciliation. Тэгэхээр эвлэрэх тийм боломж бол байнга байж идэг. A chance that гэдэг одоо chance дахиад тодорхойлоод байна. One day he and I will sit around a table together. За тэгэхээр ямар боломж юм гэхээр нэг өдөр тэр бид хоёр ингээд ширээний ад хамтдаа суун and put an end to our history of clash гэнэ. Тэгэхээр ингээд нөгөө яриадсан маргааныхаа төгсгөлийг бол тавина. Эвлэрэх нь шүү дээ, тийм. And on this day he will tell me his story and I will tell him mine. За тэр өдөр бол мэдээж тэр надад өөрийнхөө түүхийг хэлнэ, би ч гэсэн өөрийнхөө хэлнэ гэсэн үг. За өмнөх үгийн хувьд бол ингээд дууссан. За prologue буюу оршил хэсэг рүү оръё. За The Alchemist picked up a book that someone in the caravan had brought. За тэгэхээр алхимч нэг номыг авсан. Ямар ном байсан юм гэхээр someone in the caravan гэдэг нь caravan гэдэг нь болохоор одоо бүн тонголцсон юм аяллаа зөвлөлттэй шиг юм машин яриад байгаа. Тэгэхээр тэр машин доторх нэг хүний одоо had brought авчирсан байсан тэр номыг нь болохоор had brought гэдэг өнгөрсөн зүйлийг had brought гэж орж иж байгаа шүү. За тэрээс өмнө болоод өнгөрсөн байсан зүйл учраас гэсэн. Caravan. За тэр номыг бол ингээд авсан. Leafing through the pages. Leafing through гэдэг нь болохоор phrase орж ирж байна. Энэ болохоор одоо ном хуудсуудыг унших гэдэг удаан одоо ойлгож унших гэхээс илүү зөв гүйлгэн гэсэн. Leafing through the pages гэхээр энэний өмнө гэхдээ while leafing гэх юм одоо тэгж байх үед хоёр юм зэрэгцүүлээд байна л да. Тэгвэл шууд ингээд ихэнх хвчлийн ингээд шууд товчлоод өмнөх юунд авчдаг зүйл leafing гэж явчихдаг гэсэн. Verb ing л явчихдаг. Тэгэхээр хуудсыг гүйлгэж байхдаа тэр нэг story he found a story about Narcissus гэнэ. Narcissus гэдэг юм нэг түүхийг бол олж мэдсэн юм байна. За энэ юу юм бол гэдгийг цаашаа задлах юм шиг байна, тийм. Narcissus-ийн тухай юм байна. За The Alchemist knew the legend of Narcissus, a youth who knelt daily beside the lake to contemplate his own beauty гэнэ. За тэгэхээр алхимч юуг мэдчихсэн юм бэ гэхээр энэ Narcissus гэдгийн түүхийг legend бэ домог те. Narcissus-ийн домог нь болохоор нэгэн залуухан хүү байна. Knelt daily гэнэ. Beside the lake. Нуурын дэргэд өдөр болгон өвдөг сүгдэж байгаа нэг залуугийн домгийн тухай гэж мэдсэн. A lake
За to contemplate гэдэг нь одоо эргцүүлэх, удаан хугацаанд бодох, эргцүүлэх гэж орчуулдаг баг. His own beauty гэхээр өөрийнхөө ингээд гоо сайхныг ингээд хараад тий ингээд нуурын дэргэд өдөр болгон ингээд сөгддөг энэ зурган дээр харуулсан байл тийм юм залуугийн тухай түүх юм байна. За he was so fascinated. За үнэхээр ингээд сэтгэл ханамжтай fascinate ямар нэгэн сэтгэл ханамжтай байхыг fascinate гэж хэлдэг. Тэгэхээр he was so fascinated by himself that. За өөрөөр бол амар их ингээд өөртөө сэтгэл ханамжтай байдаг байсан. One morning, за юу болсон? He fell into the lake and drowned. He fell into the lake гэмтээ. Нуурлан унтсан. Хөл алж унсан. Нуурлан унаад drowned буюу живсэн. Живэд нас барахыг drown гэж ярьдаг шүү дээ. Тэгэхдээ живэд нас барцсан. At the spot. За ямар spot гэдгийг where гэдгээр татгаад өгч байна. At the spot where he fell. Түүний унсан газарт нь a flower was born. За нэг цэцэг ургасан юм байна. A flower. Нэг цэцэг ургасан which was called the narcissus гэнэ. Тэр цэцэг narcissus гэж нэрлэдэг юм байна л да. Тэрний унсан газарт нь цэцэг ургасан. But this was not have the author of the book and the story. Тэгэхээр энэ зөвхөн одоо номын зохиолч одоо тухайн түүхийг одоо яаж төгсгсөн тухай биш шүү. He said that when Narcissus died, the gods of the forest appeared and found the lake. Гинэ. За юу гэж хэлсэн бэ гэхээр Narcissus died. За тухайн залууг нас барах үед за ойн эзэн ойн одоо бурхад гэх юм уу тий. Gods гэдэг эмгтэй бурхад гэлдэг. Ойн бурхад ингээд appeared гарч ирээд нуурыг олсон. Ямар нуурын? Which had been fresh water. За тэгэхээр шин устай тий тунгалаг тийм шин устай байсан. Transformed into a lake of salted tears гэнэ. Тэгэхээр давслаг юм шорог нулимсаар болж хувирсан. Transformed into хувирахтай ийм шорог нулимс болж хувирсан юм нуурыг бол ингээд олсон гэсэн. Why do we weep? The gods asked. За нуураас асуусан юм байна те. Weep гэдэг чинь өөлхийг хэлдэг шүү дээ. Яагаад ч ингээд үйлсэн юмыг асуусан чинь I weep for Narcissus. The lake replied гэнэ. За нуур юу гэж хариулсан юм бэ гэхээр би ингээд Narcissus-ыг бодож тэр залууг бодож үйлсэн юм аа. Үйлдэл гэж хэлж байна. It's no surprise that you weep for Narcissus they said. За бурхтад юу хэлсэн бэхээр чи ингээд тэр залууг бодож үйлэхэд нэг гайхах юм алга. For though we always pursued him in the forest. Гэж энэ you alone could contemplate his beauty close at hand. Wow. Тэгэхээр for though we always pursued. За тэгэхээр ойд түүнийг олох гээд ингээд бурхтууд ингээд хөөцөлт байсан идэж нуурыг бол чи ганцаараа you alone could чи ганцаараа ингээд түүний одоо гоо сайхныг his beauty гоо сайхныг харж ирсэн. Close at hand гэдэг чи одоо хамгийн ойроос гэсэн үг тийм close at hand хамгийн ойроос харж ирсэн. But was Narcissus beautiful? The lake asked. Тэгсэн чинь нуур нь бурхтуудаас зөвлөд Narcissus тэр залуу үсгэлэнтэй байсан уу гэж асууж байгаа байхгүй. За тэнгуут бурхан юу гэж хариулсан бэ гэхлээр Who better than you to know that? The gods said in wonder. Гайхаад тэгж асууж байна те. Гайхаад тэгж хэлсэн. Чамаас илүү үнийг мэдэх хүн байгаа юм бэ гэж хэлсэн чинь. After all, it was by your banks that he knelt each day to contemplate himself. За үргэлжлүүлээд нэг өмнөх хөлбөрөө зөв гэдэг батгах гэж байгаа тохиолдолд ингээд after all гэдэг бас оруулж ирээд байгаа шүү. За нэг утга бол байхгүй. After all, it was by your banks. Банк гэдэг нь ингээд шууд утгаараа банк манайхаар банк штэ. Банк биш. Голын эргийг бас банк гэдэг утгаар орж ирдэг. Тэгэхээр ер нь бол ингээд тэр ингээд өөрийгөө ингээд ойлгохын тулд тий өдөр болгон одоо чиний ингээд эрг дээр ингээд одоо мөргөж ийсэн штэ тий одоо байсан шүү дээ. Өвдгөр нуул сууд байсан штэ гэж хэлж байгаа. Lake was silent for some time, find it said. За тодорхой хугацаанд ингээд дугаа хурангуутай эцэст нь хэлсэн дээ find it said. I weep for Narcissus, but I never noticed that Narcissus was beautiful. Би ингээд тэр залууг бодож ингээд уйлдаг. Гэхдээ би хэзээ ч түүнийг одоо үзэлтэнтэй байсныг анзаарч байгаагүй. Би одоо because I weep. За би ингээд уйлдаг. Учир нь гэвэл each time he knelt beside my back. Тэр миний ингээд эрг дээр одоо ингээд өвдөх сүгдэх болгонд each time гэж орж ирж байна. Өвдөх сүгдэх болгонд I could see in the depth of his eyes my own beauty reflected. За reflected гэдэг нь одоо тусгалтанд тусахыг хэлж байгаа шүү дээ. Reflecting тусгах. Тэгэхээр тэр ингээд голын дэргэд ингээд өвдгөө сүгдээс суух болгонд
Түүний нүдэнд in the depth of his eyes түүний нүднийх нь гүнээс би өөрийнхөө одоо гоо сайхныг те нүдэнд нь ойж байгаа тэр гоо сайхныг би хардаг байсан юм аа гэж хэлж байгаа. Харж байгаа болцсон байна шүү дээ. Тэгээд юу за what a lovely story the alchemist though гэнэ. Тэгэхээр what a lovely story гэдэг ямар гайхалтай түүх вэ гэж архимч бодсон. Thought гэдэг чинь think гэдэг үг өнгөрсөн цаг байдаг байна. За иймэрхүү байдлаар яарсан тайлбарлаа. Тэгээд description хэсэг дээр одоо дараагийнх нь юунаас хэллээ шууд part 1 би яг үндсэн яг номныхаа зохиол руу ороод явнаа. Тэгээд description дээр хэлсэнчлэн яг саяны хэлсэн шинэ үгнүүдтэй бол англиар оруулчих. Тэгээд таад маань таалагдвал subscribe дарахаа мартаарай. Тэгээд share бас хийгээд өгөөрэй. Баярлалаа.